энэ удаагийн сэдэв цөм эрчим хүчний салбар байжээ. Тиймээс тус газрын дарга тэгш байрыг урьж мэдээлэл өгөхийг хүссэн ч тэрээр ирээгүй байна. Манай усад урааны хайгуулын 110 гаруй лиценз бий гэсэн мэдээлэлээс өөр томтой ойлголт байхгүй. Дорнод Дорноговь аймагт хайгуул хийж байна. Үүнээс нь болж иргэд хордож мал амьтаа өгч байна гэх мэдээлэл цацагдсан ч шинжилгээгээр хоргүй байна гэж гарсан гэж Цөмийн энергийн газар мэдэгдээд байгаа. Энэ бүх тодорхой бус асуудлыг тодруулахаар их хурлд судалгүй намууд Тэгшбаяр даргаыг өрсөн ч тэрээр ирээгүй байна. Өнөөдрийн уулзалтаар Цөмийн бид нар бол одоо Монгол Улсын цөмийн хөнөөлөхөөс илүү Цөмийн энергийн бодлогын талаар улс төрийн байгууллагын одоо байр суурийг сонсё гэсэн. Тэгээд Цөмийн энергийн даргын Тэгшбаяр гэдэг нөхөр бол одоо оронтолгүй явах миний одоо үндсэн одоо үүрэг ерөнхий сайдаас үлээс үүрэг маань энэ би очино гэж хэлээд өнөөдөр өглөө 9 цаг болж яхад хүнээр уцтуулж ах шийдэ миний охин төрчлөө очихгүй нэ гэд. Орондоо хүн явуулна гэдэг чинь наацх улс төрийн соёл шүү дээ. Тийм ээ бид нар очиж чадахгүй нэ би нэг хүүхд төрөх гинтл одоо 9 цаг төрчээгүй шүү дээ тэр чинь мэдээж хэрэг одоо урд нь ийм болж байгаа юм бол очиж чадахгүй бол одоо хилээд хүмүүслэг яриад хүн явуулаад тэгээ төрийн албан хаагч маань иймэрхүү одоо төрийн ажлыг хийж байна. Парламент судалдаггүй намуудыг үл хүндтгэж байна. Тэр энэ Цөмийн энергийн асуудалд ер нь энэ эрх баригчид засгийн газар яаж хандж байгааг бол энэ тод харуулж шít. Үнэхээр улс төрийн энэ Монгол улсад энэ эрх баригчдаас гадуур тийм ээ бодлого ярьдаг энэ улс орны их эрхийн төлөө санаа бодлоо хуралдуулдаг энэ улс төрийн намууд одоо хуралдаад энэ Монгол улсын өмнө толгомдоод байгаа тийм ээ аюул учруулж болцсохгүй энэ асуудлаар байр суурь илэрхийлэх гэхэд энд бол одоо ирэхгүй л байна шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн өмнөх энэ нөхдүүдийн ярьж байсан асуудал бол шоу ээж гэдэг нь одоо мэдэгдээд байгаа байхгүй юу? Үл хүндэтгүүлсэн гэж өөрсдийгөө үзэж байгаа их хурлд судал аваагүй цайныг гих тодтголтой намуудын ярьж байгаа нэг асуудал нь урааныг шар нутаг болгохгүй байх тухай. Хэрв засгийн газар уусхан байжуулах аргаар урааныг шар нутаг болгоод гадны улс оронд зарж борлууллаа гэхэд эргэх хяналт байхгүй. Тиймээс тэр нутгаар юу үйлдвэрлэж байгааг мэдэхгүй гэсэн үг. Гэтэл хаа нэгтээ тэр нутгаар зэвсэг хийж байвал манай улс Цөмийн зэвсгийг үл дэвчнэ гэсэн олон улсад хүлээсэн үүргээсээ нэтсэн болж таарах гинэ. Тиймээс л урааны газар доороо хөрсөндөө баяжмал хэвээрээ байх нь зүйтэй гэж үзэж байна. Харин эрх бүхий зарим эрхмүүдийн хэлж байгаагаар манай улс уран олборлоод эхэлвэл гадны улс орнууд эмээдэг болно. Энэ нь манай улсад геополитикийн хувьд ашигтай гэж тайлбар хийдэг юм. Хин нэгнийг айлгах гэж өөрийн улс орноо хүн ардаа мал ахуйгаас үүдэх нь тэнэглэл гих талууд ч нөгөө талд байдгийг энд дурдъя. Нийслэлийн иргэдийн төлөвчтэй